6 жилийн турш улс их орны галгалмтыг асаасаар өдий хүрсэн Монгол улсын ууган уурхай налайх. Налайхын уурхай анх яаж үүсч хөгжсөн тухай кино архивын материалаас бид харж байна. Монголын уурхайн түүх үний уурхайгаар эхэлж, хөдөлмөрийн гол багаж, хүрд зээтүү, хөдөлгөх гол хүч, морь хүн хоёр болж байсан удаатай. Монголын анхны уурхайчид, анхны ажилчид эх орныхон голомтыг бадраахаар ингэж ажиллаж зүтгэж байлаа. Энэ гавьяат хүмүүсийн ихэнх одоо байхгүй ч үүсгэн бадраасан үйлс их уурхайн ажиллаж мянган голомтыг бадраасаар байна. Эд газрын хүнээс эх орны эрдэнэ болсон хараалтыг олборлсон анхны монгол хүмүүс анхны уурхайчид болон мөнхөрчээ. Налайхын уурхайчдын дундаас Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар Даваажив төрж, Араасан, Отхон цагаан, Төвшин, Батлай, Зали, Чанки, Орногвай, Чепүрвэ, Ахтабад нарын баатрууд уурхайчин Дэпүрвэ, Жавлай, Кадас нарын гавьяатнуудыг дагуулж хэдэн үеийн уурхайчдад мөнхийн үлгэр дуурайлал болсон юм. Уурхайчин хүний тусаасан хүлэс гаргасан нүүрсний ширхэг болгоно нь та бидний тохь тухтай амьдралын тулд халуун дулаан галголомтын төлөө байдаг билээ. Эх орны түүхэнд нэрлүүлэх нэртэй, байгуулсан гавьяатай, 70 настай буурал налайхын буян баян нь дундраагүй байна. Дуу цахилгаан комбинатын яндангийн дуу, өглөөний дуудлага амьдралын эхлэл болж байлаа. 1921 онд ардын засгийн газраас байгуулсан цахилгаан гэрлийн хороо үүргэн биелүүлж 1934 онд галан бадарсан эх орны их голомт төв цахилгаан комбинат Монгол оронд олон зуун жил сүүмэлзэж байсан өөхөндөн хаяаны газар асч байсан дийзлийн жижиг станцыг халах эхлэлийг тавьсан юм. Төв цахилгаан комбинат эрчим хүчний төвлөрсөн хангамжийг анх үүсгэн Монголын эрчим хүчинд хувьсгал хийжээ. Эрчим хүчний анхны гавьяатнууд хөдөлмөрийн баатар Сэнтсүрэн, Баатарч, Дистэ, шинийг санаачлагч Намсрай, Батбаяр нарын алдар цуутнууд эндээс төрсөн билээ. Төв цахилгаан комбинатын үеэс эрчим хүчний салбарт хүч хөдөлмөр, оюун ухаан, боловсрал мэдлэгээ насан туршаа зориулсан ахмадууд уулзаж байна. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бямбжав, Давуу Гочор, Тогоо, Ахмад инженер Пүрүсрэн, Агвандорж нарыг инженерэ, багшаа,
даргаа гэж дуудахгүй хүндлэхгүй хүн эрчим хүчний салбарт ховор билээ. Монгол орн, Монгол хүний амьдралд цахилгаан ямар үр гүйцэтгсэнийг ойлгож ухаарахгүй хүн ховор шигээн энэ хүмүүсийн насан туршийнх нь үр бүтээлт хөдөлмөрийг хүндэтгэхгүй хүн ховор бизээ. Төвийн эрчим хүчний системийн диспетчерийн алба. Энд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дулааны цахилгаан станцуудын ачааллын горим параметрийг болон төвийн ареаны томоохон хэрэглэгчдийг холбосон өндөр хүчитллийн шугамын урсгалыг зохицуулан хуваарлаж, цахилгаан дулааны эрчим хүчээр хангах үүргийг гүйцэтгэдэг нэг ёсны төвийн эрчим хүчний системийн тарих болон ажиллаж байна. Эндээс Улаанбаатар, Дархан, Сэлэнг, Эрдэнэт, Булган, Багнуур, зүүн өмнөд ареаны цахилгаан шугам сүлжээний газрууд салбарлан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр шууд хангаж байдаг юм. Өнөөдөр төлөш эрчим хүчгүйгээр аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, амьдарч аж төрөх, хөгжих дэвшгийн тухай сэтгэхийн аргагүй болжээ. Өдөр шөнийн 24 цагийн нэг чагшинд тасралтгүй байнгын ажилтай төлөш эрчим хүчний салбарыг дэлхийн түвшинд тоноглож, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх үйлс хөрөнгө хүч хайрлах учиргүй хэн бүхэнд ойлгомжтой болжээ. Орчин үеийн үйлдвэрүүдийг аль ч орны ямар ч техник төхөөрөмжөөр тоноглоо гэхэд цахилгаан эрчим хүчгүйгээр хөдөлгөх аргагүй юм. Мянга 960-аад оноос Монгол улсын аж үйлдвэрийн хөгжилд шинэ үе эхэлж, аж үйлдвэрийн талх болсон нүүрсний том уурхай, шарын гол, адуун чулуун, баг нуур зэрэг их нөөц, өндөр хүчин чадалтай авраг техникээр тоноглогдсон ил уурхай тэр үеийн зөвлөлт холбоот улсын тусламжаар баригдаж нээгдсэн билээ. Баг нуурын уурхай нээлт болж байна. Багнуур нээгдснээс хойш 20-од жилийн турш нийслэлийн томоохон цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж, өөрөө аж үйлдвэрийн нэгэн шинэ хот болтолоо хөгжлөө. Өнөөдрийн Багнуур хот 20-од мянган хүнтэй, тохилог орон сууц, соёл үйлчилгээний газартай, төмөр зам, дулааны станцтай, уул уухайн бас нэгэн том төв болжээ. Багнуурт уулын үйлдвэрийн шинэ техник, технологи байнга нэвтэрч, хүчин чадлыг бүрэн ашиглаж, жилд 12 сая шометр тонн хөрс хуулж, 4 сая тонн нүүрс гаргадаг юм. Саяхнаас Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар ирсэн Камацу хэмээх 32 тонны даацтай өөрөн буулгагч 20-од машиныг Монгол жолооч нар барьж, үйлдвэрийн шугамд гараад эд ажиллаж байна. Камацу жолооч нарын тог тухтай ажиллах нөхцөл сайтай, хүч даац ихтэй сайхан машинуудаа. Аргагүй Японы машин юм даа гэж жолооч нар ярьж байна. Энд Японы техник технологиор дулааны цахилгаан станц бариулах төсөл хэлцэж эхлээд байна. Багнуурт хөрс хуулах
зөвлөлтийн энэ экскаватор ажиллаад 10 гаруй жил болохдоо бүхээгнээсээ хөдөлмөрийн олон аваргуудыг төрүүлжээ. Бага нуур их уурхай болох алхман хийж хүчин чадлаа нэмсээр байна. Уурхай цахилгаан станц 2 амин холбоотой. Уурхай ажиллаж байж станц хөдлөн станц үйлдвэрүүдийг ажилуулна. Бас л хөгжлийн шаардлагаар 70-80 донд Улаанбаатарын 2, 3, 4-р цахилгаан станцууд ашиглалтанд орсноор манай орны цахилгаанжуулалтанд хүч чадал чанарын том ахиц гарсан юм. 3-р цахилгаан станц өөрийн үргээ нэр төрөлтэй биелүүлж хөдөлмөрийн баатар Сэд Базар гавьяат ажилтан Довчин хорлоо нарын алдартнуудыг төрүүлж манай ажилчин ангийн нэгэн сайхан хамт олныг бүрэлдүүлэн төлөвшүүлжээ. Дулааны цахилгаан станцууд нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг гэж ойлгвол учир дутагдaltaй болно. Станцад үйлдвэрлэсэн дулааныг дулааны шугам сүлжээнийхэн үйлдвэр аж ахуйн газар, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүхэл хэрэглэгчдэд хуваарлана. Том жижиг аливаатуу хот хорооллын ил дал дүргэлжлэх мянган метр халуун хүйтэн усны хоолойнуудын зүүнний сүгч шиг нүхээр тоон ус жогоож нь асар их дулаанч алдагдана. Энэ бүхнийг 40 градусын хүйтэндж харанхуй нүхэн хонгилдож энэ хүмүүс засч хэвийн ажиллагаанд оруулна. Манай Монгол шиг эрсдэс хүйтэн уур амьсгалтай оронд дулааны хэрэгцээ шаардлага хичнээн их хэрэгтэй нь ойлгомжтой. Гэрээхээ яндан гар утаа гарч байвал ээж минь эхнэр минь гэртээ байна гэж баярлдаг шигэ. Цахилгаан станцын яндан гар утаа гарч байвал уурхайчин цахилгаанчин дулааны нөхдийнхээ хөдөлмөрийг хайрлан хүндэлж явна штэ юм да. Харалдаа тань. Хот хорооллын мянган айлын гэр орон хинээ хүчинд гэрэл гэгээтэй, устай, ундтай, хинээ хөдөлмөрөөр халуун дулаан сууцгаадаг вэ. Эрчим хүчнийхэн гэрт тань гэгээ гэрэл, халуун дулаан амьдрал хайрладаг биш шүү. Монголчууд нутаг орондоо нэр өгтөө бараг нээлт хийдэг гэлтэй. Өвөр хангаан энэ харуулыг Баян Тэг гин. Баян Тэгийн уурхай нээлтээр 30 жил болохдоо баруун 3 аймгийн төв олон арван албан үйлдвэрийн газрууд айл өрхийн голомтыг бадрааж байна. Өнөөдөр Монгол даяар ийм орон нутгийн чанартай чандган тал, цагаан овоо, сайхан овоо, тал булаг, таван толгой, могоон гол, твшийн говь, хар тарвахтай, нүүрс тотгор, үл зийд, хөшөөт гээд 20-од халуун цэг дулаан голомт ажиллаж байна. Баян Тэг баялаг агуулж байсныг ард түмэн маань аль хэдийнээс мэдсэн. Баян Тэгийн баялаг барагдах яагаачгүй байна. Өнөөдөр манай улсын олон аймаг бараг бүх сумын төв дизелийн цахилгаан станцаар цахилгаанжиж өөрийн зүгхээр дулаацж байна. Тэдний нэг Уурхан аймгийн дизелийн цахилгаан станцын хамт олон орон нутгийг цахилгаанжуулах үүргийн нэр төрөлтэй биелүүлж байна. Манай орон нутгийн томоохон төвийн нэг хар хоринд шинээр баригдсан дулааны станц энэ оны 3 дугаар сарын 8-нд анхны галаан асаажээ. Цуухны машинч Жамсран, ээлжин инженер Цэрэн Давг
лаборант бадамсруу нарын дадлаг туршлагатай ажилтнууд станцийнхаа гол түшиг болж байна. Орон нутгийн айл өрх малчдын хэрэгцээг жижиг оврын цахилгаан мотор, салхин сенс, нарны энерги, усны хүч ашиглах замаар шийдэх оролдлого хийж зохих хамжилтанд хүрч байсан билээ. Гэтэл сенсэн эвдсэн, нарны батарейгаан хагалсан, Honda Yamaha моторон зарсан гэд зураг авах айл олдсонгүй. Харин ч хувийн аж ахуйтан болсон олон айл өөхөн дэмдэм буцаж ороод байгаа нь нэн харамсалтай. Японоос ирсэн бага оврын Honda мотор дуусч байхад Америкаас тусгай онгоцоор их оврын уурхайн техникүүд ирж эхэллээ. Төлөш эрчим хүчний салбарын гадаад харилцаа өргөжин тэлж Япон Америкийн сүүлийн үеийн технологиг авах нэвтрүүлэх ажил идэвхжиж байна. Эх орны нүүрсний 3 том голомтын нэг Шарын голын уурхай Улаанбаатар, Төв аймаг, Дархан Сэлэнгийн районыг нүүрсээр хангадаг юм. Зөвлөлтийн технологиор тоноглогдсон энэ уурхайд шинээр хятадын Трекц гэдэг ийм өөрөө буулгагчид ажиллаж эхлээд байна. Жолооч нар нь хүч чадал даацар Белазаас дутах юм алга. Харин эд хүйтрэхэд юу болохыг бүү мэдгэлсэн. Юутай ч гэсэн нүүрсний үйлдвэрийн салбарт Япон, Хятад, Америкийн техник нэвтэрч эхэлжээ. Зах зээлийн үед Шарын голынхан уурхайчдынхан амьдрал ахуйг дэмжих зорилгоор уурхай хаан дэргэд туслах үйлдвэрлэлийн чиглэлээр алт олборлох ажил эхэлж, Оросын холбооны улсын хуучин техник, Английн алт олборлох сүүлийн үеийн суур машин хослуулан хэрэглэж зохих ашиг болж байна. Шарын голын уурхайгаас Сэрэн дорж, Сэвэн, Чимэд, Жамийн шарав нарын хөдөлмөрийн баатар, Базар, Очор, Сэнгэр нарын гавьяатууд төржээ. Хүнд хүчээр ажилтай уурхайчид Ахмадуудаа тав тухтай амраах уурхайчдын амралтын газар Шарын голд бий. Мөн туслах ажих үед мал өсгөөд малын захтай болж зуны цагт айраг цагаагаар тасархааргүй болжээ. Уурхайчид Шарын голынхон хөрсөн доорх дээрхийг цөмийн ашиглаж эхэллээ. Шарын голд шар хар алтны аль аль нь байгаа нь сонин ажээ. 1960-аад оноос улс орныг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг дагаад Сүхбаатар, Дархан, Харахарын чойглосон хотуудад дулааны цахилгаан станцууд ашиглалтанд орж, орон нутагт томоохон үйлдвэрүүд барьж байгуулах боломжтой болсон юм.
1966 онд дархны цахилгаан станц ашиглалтанд орсноос хойш 26 жилийн турш дархны цементийн үйлдвэр, цагаан тоосго, нэхий эдлэл, байшин үйлдвэрлэх комбинат, дархан хот, шарын голын уурхай, Сэлэнгийн ареоныг цахилгаан дулаанаар энэ станц хангасаар өдий хүрчээ. 1976 онд манай төвийн эрчим хүчний систем тэр үеийн зөвлөлт холбоот улсын Дорнод Сибирийн эрчим хүчний системтэй холбогдсноор тус орны цахилгаан эрчим хүч хангамжийн ажиллагаанд онцгой үр гүйцэтгэжээ. Дархан, Улаанбаатар, Эрдэнэт, Багнуурын хэрэглэгчид цахилгаан станцуудыг Оросын холбооны улсын эрчим хүчний системтэй холбож ба дархны 220 кВт-ийн дэд станц нь хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах зангилгаа юм. Дархны цахилгаан сүлжээнийхэн зээлийн хөрөнгөөр хувийн ийм байшингууд барьж хээр хөдөө ажилдаг цахилгаанчдаа орон байраар хангаж байна. Зах зээлийн үед ногоо тарьж, туслах аж ахуйг хөгжүүлэн, аятай тухтай амьдрах хэдийн төлөвийг харсан хүнд хэцүү нөхцөлд ажилдаг ажигчдын тогтвор сууршилд сайнаар нөлөөлөх талтай юм. Дархны дулааны цахилгаан станц шугам сүлжээнийхэн дундын хөрөнгөөрөө ийм сувилийн газар байгуулан ажиллаж байна. Цахилгаан станц уурхайнуудын дэргэд эмнэлгийн төрөл бүрийн үйлчилгээтэй 20-50 ортой байнгын сувилийн газрууд ажилладаг юм. Түлш эрчим хүчнийхний ажил байгалийн бэрхшээлийг даван туулахад зориулагдсан баатарлаг хүмүүсийн хөдөлмөр юм. Газрын гүнд нүүрс тоостой хутгалдан, хүйтэн бороо, халуунаар, цасан шуурганаар нүүрсч малтан, шонч босгон, шугамч татна. Энгийн хүмүүсийн айдаг бэрхшээдэг болгоныг айлтгуугаар хийж, засч, байнгын бэрхшээл донд ажиллана. Тэд газар, тэнгэр, газрын доорч, өндөр хүчилийн халуун уур усны шугам угсарч, хүн ардтан үйлчилсээр яваа чин зэрэгт баатарлаг хүмүүс бидээ. Барилга угсралтынхны босгосон цахилгааны шугамууд орхон сэлэнгийг гаталсан чивээ. Дорнодын тав өмнө их говийг туулсан чивээ. Хангай хинтийг давсан чивээ. Энэ хүүхдүүд ч удахгүй ийм л хүмүүс болно. Дархны техникийн коллеж сургалтын материалыг бааз бие үзүүлэн таниулах зүйлээр Баян сургуулийн нэгэнд 109-оор орж байна. Налайхын техник мэргэжлийн сургууль Дархны коллеж төгсөгчид эх орны ихэнх цахилгаан станц уурхайнуудад гол үр гүйцэтгэж
мастер машинистууд, алтан гартай засварчин, гаг нүүрчин, слесэр, монтёрууд болоод нэр алдраар нь дуудулж явна. Төлөш эрчим хүчний үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хойд хөршин олон дээд сургууль, түүний дотроос Москвагийн эрчим хүчний дээд сургууль, Киевийн политехникийн дээд сургууль, Украины политехникийн дээд сургууль, Эрхүүгийн политехникийн дээд сургууль онцгой үр гүйцэтгсэн билээ. 1950-аад оноос Монгол Улсын их сургуулийн топ эзлэн факультет төгссөн олон 10 хүн төлөш эрчим хүчний салбарт инженерээр ажиллаж өвгөн мэрэгжилтэнгүүд болж байсан бол 1961 оноос их сургууль эрчим хүч уул уурхайн салбар нээж олон 10 инженерүүд төгсөж эх орны өнцөг улам бүрт ажиллаж байна. Өнөөдөр төлөш эрчим хүчний салбарт эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгүүд ажиллаж эрдэмтдийн тоо чанар жилээс жилд ахисаар байна. Инженер нүдэн турбины роторыг өөрийн нөхцөлд твшлэх өвөрмөц технологи зохион бүтээж эрдэмтэн содном дорж цагаан, зун дэсвэрэн, бат учир нар эрчим хүчний алдагдлыг тооцоолох арга боловсруулан нэвтрүүлж тус төрийн сойрхол бүртгэжээ. Энэ хүрээлэн Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн хэдийн төлөв схем боловсруулах, хэрэглээ үйлдвэрлэлийн баланс зохиох, салбарын тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэг судалгаа шинжилгээний ажилд эрдэмтдийн хүчийг чиглүүлэн ажиллагаас гадна өндөр хүчтэй цахилгаан дулааны шугамын барилга байгууламж, дулааны цахилгаан станц, уурын зуух, дулааны шугам сүлжээний зураг төслийг хийдэг. Уул уурхайн хүрээлэн шинэ уурхайн зураг төсөл, нүүрсний шинжилгээ, нунтаг нүүрсийг шахмал болгох боломж зэргийг шинжилж судлан шин бүтээл дээрээ ажиллаж байна. Салбарын хэдийн бодлого тулгымдсан асуудлыг шинжлэх ухаан амьдрал практикийн үндсэн дээр оновчтой шуурхай шийдвэрлэх талаар төлөш эрчим хүчний сайдын зөвлөл хичээн ажилладаг юм. Энэ удаагийн зөвлөгөөнийг төлөш эрчим хүчний сайд жигжид удирдах 1993 онд баригдах барилга байгууламжийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Эх орны олон гал голомтын нэг Улаанбаатарын 4-р цахилгаан станц нас сүүдэр, хүчин чадал, боловсон хүчин, тоног төхөөрөмжөөрөө бүхнийг үүрэх итгэл найдвар хүлээж байна. Энд ус түлшний чанар, утааны хий найрлага, тоосчлт зэрэгт лабораторийн нарийн дүн шинжилгээ хийж, эрчим хүчний үйлдвэрлэлийн түүхээд боловсруулсан бүтээгдэхүүний чанарт хяналт тавина. Цахилгаан станц үрд төрөл бүрийн суур машинууд ажиллаж, гадаадаас валютаар авдаг, үүний хэрэгцээ ихтэй зарим сэлбэг эд ангийг дотооддоо хийж байна. Монгол хүн ур ухаанаар дайчилбал өөр орны хүмүүсийн хийдгийг хийж сэтгэд гих сэтгэх чадвартайгаа нотлон харуулсаар байна. Эх орны гал голомт болсон цахилгаан станцууд 70 жил түлшээр тасраагүй, 70 жил галаа гэрлээ унтраагаагүй,
үйлдвэрүүдийн зогсоогоогүй, хэрэглэгчдийн хохироогоогүй өдийг хүрчээ. Төлөш эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 30 шахан мянган ажилчид, инженер, техникчид эх орныхон голомтыг бадраах баатарлаг үйлстэй үр бүтээлтэй хөдөлмөрлөж, үндсэн үүргээ биелүүлсээр байна. Монгол түүний гал голомт үрд бадарч байх болтугай.